боддог бай. Ирээдүйд ер нь та хаана очих вэ? Бодож үзсэн үү? Үхлийн дараа амьдрал байгаа юу? Би та бүхэндээс асуулт асуумаар байна. Та энэ дэлхийн амьдрал төгсөөд хаана очих вэ? Яваачинда. За сайн байна. Яг зөв. Яваачинд очих. Харин өнөөдөр яваачинд очих замаа мэдэхгүй, яваачинд очих үннийг мэдэхгүй, яваачинд очихын тулд үнэхээр тэр Бурханаас шинэ амьдралыг аваагүй хүмүүс өнөөдөр хаана очих болов? Та бодож үзсэн үү? За Библиэл дээр сарах юм бол энэ өдөр дэлхийд даяар өнөөдөр 12 сарын 90 гараад ирнэ бол Merry Christmas хүн төрөлхтний аврагчийн талаар энэ баярыг тэмдэглэдэг байгаад байгаа юм. За би та бүхэн Лук номноос уншиж өгье. Та бүхэн нааш анхаарал хандуулж байгаарай. За тэгээд урдаа байгаа ундаа жуус, жемс та бүхэн бас тэндээс баяр хөөртэйгээр бас идэж уугаад эзний өгөр анхаарал хандуулаарай. За энэ өдөр юу болсон бэ гэсэн чинь ингэж ин тэр газар хэдий хончид сүргээ манан шүм хээр хоноглосон байв. Гэнэт эзний тэнгэрлэгч өмнө зогсож эзний цог жавхлан тэдний эргэн тойронд хийсэнд хончид үлэмжийн айц давтжээ. Тэнгэрч тэдэнд бүү харахтун би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр Давидын хотод аврагч эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. Та нар тэжээлийн онгоцонд байгаа даавууд үлгээтсэн нэлэх хүүхдийг олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ. Гэнэт өнөөх тэнгэрлэгчийн хамт үү болон тэнгэрлэг дайчид үзэгдэж Бурхныг магтан дээр өндөрт алдарн Бурханд байх болтугай доор газарт амар тайван түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэж хэлсэн. Бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа гэж хэлсэн. Христ итгэгч хүмүүсийн өнөөдөр итгэлийн гол үнэт зүйл бол үнэхээр энэ хүн төрлөختний аврагч энэ дэлхий дээр ирсэнд байгаад байна. За аав ээжүүд хүүхдээ төрөхөд баярладаг мөн үү? Баярладаг шиг Бурхан хүүгээ энэ дэлхий рүү илгээсэн. Тэгээд хамгийн гол нь үнэхээр Бурхан хүүгээ илгээхдээ хүн төрлөختөнд үлэмж сайхан мэдээ гэж хэлсэн. Өнөөдөр аврагчийг илгээсэн байгаа. Тэгээд хэрэг бид нар Библиэс харах юм бол бидний Бурхан бол цаг хугацаа, орон зай ямар нэгэн нөхцөл байдлыг хязгаарлагддаг. Тэр бол үнэхээр тийм үү эхлэл бөгөөд төгсгөл байхгүй. Тэр цорын ганц бүтээгч Бурханы тухай бичигдсэн байгаа. Библиэлд юу гэж хэлсэн байдаг вэ? Ихэнд Бурхан гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр бас энэ дэлхийн төгсгөлийн тухай энд эхлэл номноос илчлэл номны тухай байгаа. Өнөөдөр ах トゥ ус минь бидний Бурхан бол цаг хугацааг тогтоож өгсөн. Тэгээд биднээс орон зайг бий болгосон. Тэнгэр газрыг гэж хэлсэн. Тэгээд үнэхээр тэр бүтээжээ гэж хэлсэн. Анхны материуд харагдах зүйл, харагдахгүй зүйлс бидний амьдралд байгаа бүх зүйлс түүгээр бүтээгдсэн гэж Библиэлд хэлэгдсэн. Бурхнаар бүтээгдээгүй нэг зүйл байхгүй гэж хэлж байгаа. Тэгээ бүх юм нэн сайн байсан. Бүх юм нэн сайн. Ямар ч хараал, ямар ч өвчин зовлон, ямар ч харанхуй, ямар ч айдас хүч байгаагүй. Харин хүн төрлөختөн Бурхны үгэнд дуулуургүй байж гин нүгэл үйлчлэн сольж хүн төрлөختөн үхдэг болсон. За нэгдэх үхэл буюу сүнсний үхэлтэй учирсан. Бурхан туулын ариун учраас хүн гин нүгэл хийснээс болж айдас орж ирээд Бурханаас салгагдаж Бурхны тэр эдэн цэцэрлэгээс хөөгдсөн. Дараагийн үхэл нь сэтгэлийн үхэл болсон. Анх хүнийг бүтээгээд Бурхан өөрийн дүр төрхийг өгсөн гэж хэлсэн. Бурхны дүр төрх бол хайр байхгүй юу? Бурхны дүр төрх бол мөнхийн чанартай байсан. Тэгээд гин нүглээс болоод хүний амьдрал сэтгэлийн үхэл болж бие бинийгаа үзэн ядаж гомдож, бие бинийгаа шүүж, бие бинийгаа тийм үү үл уучилдаг болсон. Дараагийн үхэл нь өнөөдөр гин нүглээс болоод хүн төрлөختөн бие махбодын үхэлтэй учирсан. Нөгөө мөнхийн чанар нь алга болоод хүний амьдрал хугацаатай болсон, хүний амьдрал тийм үү тоосон, шорондоо орж сүнсэн түүнийг өгсөн Бурхандоо явдаг болсон байна. Харин хүмүүс энэ нүглийн асуудал, үхлийн асуудлыг шийдэх гэж янз бүрийн арга замыг хайж, янз бүрийн шашныг бий болгосон ч бүгд нүгэл уулцсан учраас Бурханы алдарт хүрч чадахгүй бүгд үхсээр байсан. Тэгээ нүглийн асуудлыг янз бүрийн аргаар шийдэх гээд тэгээ яагаад болохгүй байсан гэхээр нүглийн хүс бол үхэл гэж Библиэлд хэлсэн байна. Хүүхэд төрөөл нас ордог. Тэгээ нүглээс болоод яасан гэхээр хүний оюун ухаан харанхуй болж зүрх сэтгэл хатуурж энэ тэмдгүү дайн дайжин хүчирхийлэл гин нүгэл бий болсон. Хэрэв бид нар Библиэлд сарах юм бол
Бурхны зүрх сэтгэл бүр гашуудаад тэгээ Ноагийн үед тэг хүн төрлөختнийг үнэхээр Ноагийн гэр бүлээс бусад зарим амьтдуудыг сонгуулад гин нүглийнхээ үр дүнд усан галав болж хүн төрлөختөн тэр чигээр устгацсан түүхийг та нар Библиэс харж байгаа. Харин дараа нь Ноагийн үр удмаас дамжуулан дахин хүн төрлөختөнд ам амьдралыг өгсөн. Гэсэн ч хүмүүсийн зүрх сэтгэл завхарч мод чулуу төмөр тэгээд янз бүрийн бүр тэр битгээл төрлөх одоо Бурхны бүтээж өгсөн тийм үү харилцаа алдаж янз бүрийн завхарлууд мод чулуу төмөр тэ үзэн ядад хорсол дайн тулаан янз бүрийн атаа хорс дотор амьдарч хүмүүс гим нүглээсээ болж үхсээр л байсан. Мянган хаадууд гарч ирсэн, маш олон шашны тэргүүнүүд гарч ирсэн. Тэд сайн зүйл хийх гэж оролцсон ч бүгд үхсээр байсан. Харин Бурхан үнэхээр энэ дуугүй хүмүүсийг хайрлсан учраас бүх ард түмнийг баярлуулах үлэмж сайн мэдээ гэж хэлж байгаа. Тэгээд яасан бэ гэхээр хончид хоноо манжах үед Тэнгэрч тэднэрт үзэгдээд гэрэл гарч ирэхэд тэд нар айх үед нь юу гэж хэлсэн? Бүү аа. Бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр Давидын хотод аврагч Есүс Христ мэндэллээ гэж хэлсэн байгаа. Аврагч гэж хэлсэн. Энэ Бурхны хүү. За тэгээд аврагч гэж хэлсэн. Та бодоод үзтээ. Хүн ер нь өөрийгөө аварч чадах уу? Шашин хүнийг аварч чадах уу? Сайн үс хүнийг аварч чадах уу? Өнөөдөр хэдэн мянган доллартай байсан ч хичнээн сайн зүйлийг хийсэн ч Бурхан дуудах юм бол хөгшин залуугүйгээр бүр дуу урт гарцсан байгаа шүү дээ. Өнөөдөр би энэ дээр юу гэж хэлэх гээд энэ нөхөр хүний амьдрал бол богинохон байгаад байна. Харин яг энэ хугацаанд өнөөдөр амьд Бурханаа таньж мэдэж энэ таны төлөө илгээсэн аврагчид итгэж зөрчилтэй нээх юм бол Бурхан таныг нүглээс чинь нүхлээс чинь харанхуугаас хараалаас гэтлэж ирээдүйд тэр мөнхийн тэр амар тайван баяр хөөргийг өгж амийн номонд нэрийг чинь бичиж яваажинд орох эрхийг өгөх болно. Тийм учраас өнөөдөр баярын өдөр байна. Бүх дэлхий даяар Бурхны хүүд итгэсэн, өөрийн гин нүглээ уучлуулсан, Бурханаас үнэхээр тийм өршөөл уучлалыг авч зөвтгсөн хүмүүс ирээдүйд бид хамтдаа мөнхөд Бурхантай хамт байх болно. За тэгээд өнөөдөр би та бүгдийг хэлж байна. Үхэл бодтой байна, төрөх бодтой байна, худал байна, үнэв байна, харанхуй байна, гэрэл байна, хараал байна, ерөөл байна. Бурхны хүү энэ дэлхий дээр ирээд би бол тэнгэр төрөх ганцхан зам байна. Надад үнэн байна, надад ам байна. Надаар дамжуул та нарт эцэгт минь хүрэх болно гэж хэлсэн. Тэгээд Бурхан юу гэж хэлсэн юм бэ гэхээр энэ тэнгэрийн дор аврагдаж болох цорын ганц нэр бол Есүс гэж хэлсэн. Яагаад гэвэл тэнгэрээс бууж ирсэн Бурхны хүү бол ганцхан юм аа. Шашны өдөртөгч тэнгэрт гарах гэж олон замыг бий болгосон ч тэд хинэж тэнгэр төрч чадаагүй Бурхны алдар төрөхгүй бүгд өгсөн. Харин Бурхны хүү тэнгэрээс бууж ирж Бурхны алдрыг харуулan хүн төрлөختний төлөө загалмай дээр нүгэл болон үхлийн хараалыг өөртөө аван тэр нас орсон. Харин Бурхны хүү нас орсон ч тэр гэрэл байсан, үнэн байсан, нүгэлгүй байсан учраас үхлийн хүчийгээс тэр дахин амьдсан. Өнөөдөр 2000 жилийн тэртээ энэ дэлхийд мэндэлсэн Бурхны хүү өнөөдөр тэнгэрт биднийг хараад бид бол үнэхээр бидний залбирлыг сонсдог юм аа. Түүний нэрийг дуудсан хүнд дахин төрж, түүнд итгэн найдсан хүмүүст мөнхийн амийг өгдөг. Библиэлд юу гэж хэлсэн байдаг вэ? Бурхан ертөнцийг гэж хэлсэн. ертөнц гэж та байхгүй юу? Есүс ингэж номлосон. Хүн ертөнцийг худалдаж авсан ч амиа алдвал юуны ашиг байх вүлээ гэж хэлсэн. Тэгэхээр өнөөдөр таны амьдрал маш үнэтэй. Та бол цорын ганц бүтээгдсэн. Хизээч давтагдчихгүй, хэнтэй ч харьцуулагдчихгүй Бурхан танд амьсгал гэж амьдралыг өгсөн. Өнөөдөр та энэ газар энэ аврагч Бурхны хүүд итгэх юм бол ирээдүйд мөнхөд түүнтэй хамт байх боломжтой юм аа. Тэгээ Библиэлд юу гэж хэлсэн? Хайр Бурхан таныг хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгдөг гэж хэлсэн. Бурхан бол өгдөг юм аа, амийг өгдөг юм аа, үннийг өгдөг юм аа, хайрыг өгдөг юм аа, амар тайвныг өгдөг юм аа. Есүс юу гэж хэлсэн бэ? Энэ дэлхийгээс хайгаад болохгүй тэр амар амгалан би та нарт үлдээн гэж хэлсэн. Тийм учраас ах トゥ ус минь ээ. Өнөөдөр бол баярын өдөр байна. Тийм учраас бүгдээрээ баярлах тун. Та итгэх юм бол, та эзний нэрийг дуудах юм бол ирээдүйд танд мөнх амьдрал амар амгалан. Тэгээ бүр тэгээ зогсохгүй энэ амьдрал тийм үү эзний амар амгалан золилтын өдрийг хүртэл Бурхан тантай хамт байж хамгаалан сахиж өрөөх болно. Амен. Тийм учраас бүх алдар нь сая хэлсэн дээр өндөрт алдар нь Бурханд байж доор газар түүний тааллыг олсон хүмүүс амар амгалан байх болтугай гэж
Тэнгэр эцнэр үу төмөр Бурхныг магтаж байсан. Өнөөдөр бид хамтдаа цуглаад энд баярлж байгаа нь бас үнэхээр Тэнгэрт бас баяр болж байгаамаа. За ингээд бидний эзэн хүн төрлөختний аврагч Есүс Христ мэндэлсэн баярын мэндийг та бүхэнд дэвшүүлье. Ингээ сайхан баярлцгаагаараа. Бурхан та нарт хайртай шүү.